3 жил дараалан ашиггүй ажилласан бол ховчлох тал руугаа явж байгаа. Тэгэхээр энд ямар хардлага яваад байна вэ гэхээр нийтийн баялаг буюу олон жил Монголын ард түмний хоримтлуулсан, бий болгосон энэ нийтийн баялагийг зориуд одоо ашиггүй ажилуулад хэн нэгэн этгээд ховчлаад авчих вэ гэдэг энэ болгоомжл байна. Тийм учраас энэ хуулийн дээр тодорхой заамаар байгаа. Аль болохоор энэ нийт иргэддээ баялагын хувь энэ компани хөвцөө эзэмшүүлэх, олон нийтэд эзэмшүүлэхийн тал руугаа явуулъя гэсэн энэ саналтаа бол би санал нэг байгаа гэдгээ хэлье. За хоёрдугаарт нь жил болгон хувийн хвшил өрсөлдөх ёстой. Одоо бол хувийн хвшил бол төрийн өмчит компанитай өрсөлдөж ялагдж байна л да. Тэгэхээр хувийн хвшлийн хийх боломжтой зүйл гэдгийг ямар байгууллага жил болгон гаргах юм бэ? Энэ шалгуурыг. За хэн хариулах вэ? Өрөөнтэй гişүн. За төрийн өмчит компаниудыг үр ашигтай байлгах тухай асуудал дээр зарчмын хувь тантай санал нэг. 3 жил дараалан ашиггүй ажиллуулахаар хувьчилдаг гэдэг энэ ашиггүй ажиллахаар хувьд очдог гэдэг ойлголтыг бол байж болохгүй. Одоо менежментийн хувьд гүйцэтгэх удирдлага болон төлөөлөл удирдах зөвлөлтөд нь хариуцлагын тогтолцоог нь тодорхой болгож өгч байгаа. Орон тооны байх асуудлыг нэрч байгаа. Үүрэг даалгаврын гэрээ хийдэг, тэр даалгаврын гэрээг дүгнэдэг хэрвээ үр ашигтай ажиллуулах үүргээ хэрэгжүүлээгүй бол гүйцэтгэх удирдлагатай хариуцлага тооцдог, ажлаас нь чөлөөлдөг, сонгон шалгаруулалтын зарладаг. Энэ сонгон шалгаруулалт нь нээлттэйгээр зарлагдаж, менежментийн баг нь үр ашигтай ажиллуулсныхаа төлөө тодорхой урамшуул авч ажилладаг. Энэ механизм руу оруулах гол бодлогын концепцууд энэ хуулиар хийж байгаа гэдгийг танд хэлхэн зүйтэй байна. За хоёр дахь асуултан дээр ажлын хэсгээс төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Цэнгэл дарга хариулъя. 4 номероос. За Цэнгэл дарга 4 номерын энэ дэр. За гişүүд асуултанд хариулъя. Тэгэхээр бид нар бодлого буюу үндсэн чиглэлийг явхарлаар одоо оруулж батлуулахаар энэ хуулинд бол нэлээд тодорхой туссан байж байгаа. За тэгэхээр энэ одоо бодлого буюу үндсэн чиглэл дотор бол ерөөсө компани тус бүрээрээ бид нар оруулах юм. Ямар одоо компаниудыг нийтийн үйлчлэгээний чиглэлийнхаар явуулах юм. Ямар компаниудыг стратеги гэдэг чиглэлээр нь авч үзэх юм. За ямар компаниудыг одоо яг зүйсний монопол гэж авч үзэх юм бэ гэдгийг бол ерөөсө компаниар нь бүр тусад нь бүр маш нарийн одоо шалгуур үзүүлэлтэл гаргаж ирж хагаад их хурлд одоо өргөн барьж хагаад их хурлаараа энийг батлуулж явнаа. За энэ нь одоо зүгээр хуучин болоод нэг салбарын сайд орж ирээд компани байгуулдаг байсан явдлага одоо талсан зогсоож байгаа энэ хуулиар. Тэгэхээр энэ бол одоо маш их өндөр шалгууртай бол явна гэж бол ойлгож байна. Төрөний таны асуултанд бол 49 дээр бол одоо 3 жил дараалан санхүүгийн зорилт үрдэнд хүрээгөө бол өөрчлөлт байгуулах татан бол Баатар гүшүүн ямар үйл ажиллагааг хувийн компаниар эрхлүүлж болох вэ гэдгийг яаж тодорхойлох гэсэн тийм үү? Энэ дээр хариултаас энэ бол маш чухал шүү дээ. Маш чухал. За сайн зөв гүшүүн. Ямар үйл ажиллагааг хувийн компани эрхлэнэ гэж тодорхойлох юм? За энэ дээр бол төрийн өмчит компаниг бол одоо юу гэдэг нэг өдөр зүйдлэлц ирээд байгуулах энэ боломжийг л одоо хязгаарлаж өгч байгаа. Энэгээр бид эдийн зах зээл рүү шууд одоо мэдээлэл хийхгүйгээр хувийн хвшлийг хийж байгаа бизнес дээр давцуул бизнес рүү орох энэ нөхцөл байдлуудыг хязгаарлана. Компани байгуулах асуудал дээр зах зээл болонгод ажиллах хүч, за эргээд энэ бараа үйлчлэгийг худалдаа авах байдал, дээрэс нь энэ одоо бараа материал үйлдвэрлэхэд орох тэр бараа материалын татаа авалч гэдэг бүх зүйлүүдийн судалгааг хийгээд энэ дээр төр орох уугүй юу гэдэг энэ одоо эцсийн дүгнэлтийг мэрэгжлийн этгээдүүдээр гаргаад эцсийн байдлаараа засгийн газар эсвэл тодорхой түвшинд иргэдийн урал нь одоо шийдээд явах юм байгаа. За түрүүн бас Цэнгэл дарга хэлж байна. Энэ бүх төрийн өмчит компаниудын одоо нэг бүрчлэн бодлогын асуудлуудыг улсын их хурлын хяналтаас бол гадуур тавихгүй. Энэ одоо бодлогоо жил бүр улсын их хурлдаа намрын жуулган тайлагнаад тодорхой авах арга хэмжээнүүдийг төлөвлөөд явж иж энэ зах зээлийг